За төлөө. За сайн байцгаана. Керманчин өгшөө керманч хэдэн доо байна нэртэй. Энэ нэвтрүүлэг хийгээд байгаа. Тэгээд энэний өргөжл болгоод та бүхнээс нэг пост харсан байж магадгүй. Тэгээд яаж утсан нэг аим хүнд хамтлагуудыг бас танилцуулах гэж бодож байна. Шинэ керман ер нь бол нэг гэгээлэг юм баг байхгүй хаа. Бага. За тэгэхээр юу вэ? Пиццэг одон орон өшөөч юу вэ? Пиццэг технологи өрөөлөө. Яг тэрнгүүрийн ажилтгуу танах. За, пиццэг технологи өрөөлөнгийн ажилтан бэлгүүн ирсэн байна. Бэлгүүний хувьд юм бол нэг хөгжим сонирхдаг. Тэгээ бит хоёрын танилцсан түүх гэх юм бол их хөгийн. Яриул урт түүх болно. За тэгээд Яриул 3 удаа яриад өдрө гэж. Яриул бараг 3 удаа ярина. Анх хизээ танилцсан гэсэн юм. 10 жилийн өмнө. Тэгээ 10 жилийн өмнө баг танилцж байсан. За тэгээд бэлгүүнээ маань ирсэн байна. Бэлгүүнээгийн хувьд гэх юм бол цөмийн пиццэгч юу вэ? Онлайн пиццэгч. Юу хийдیں۔ Тэгээд нэг юм боддог л хэлгүй. Нэг өөрөө мэрэгчлээ шиг хүн босч тэгээд суугаад байдаг. Ажил цагаас. Ажил зааж магадгүй. Жог халахаар бас загнаа. За энэ ч яах вэ? За тэгээд чиний керманд хэдэн дуу байна гэд хоёул яриа эхлэе. Тэгээд нэг уцаар ичсэн. Яаж ч сайхан нэг юмтай явжсэн мэт. Уцаар ирж явжаа. Сайхан нэгсээ баахан бороо орсон шүү. За тий. Тогтоол усруу гიშгсэн чинь унахгүй юу доош. Мод уцаар ирж байгаа хүн чинь рефлексээр уцтаа гараа ингэж тулна өстэй доош. Яа, уцтаа болсон шүү дээ. Тэрнээс хойш керманда дуугаа. Гэтэ сүүлийн үед сонсож байгаа хамтлагуудаа дуунуудаа л хэлээ те. Хөвчлэн. Яг нөө нэг хэсэг айгуу hard rock гэнтэр сонсож байгаа сүүлийн 3 сар хавцаа бол дандаа бүр нэг 10 жилийн өмнө сонсдог гэсэн дуунуудаа сонсож байгаа. Хамгийн бүр нэлээд өдөр болгон энэ давтамжтай сонсож байгаа нь бол 87 оны Америкийн 1987 оны Америкийн D-Side гэх хамтлагийн D-Side өөрсдийнх нь нэрээр нэрлсэн цомгийн өдөр нөгөө юунуудын номлол гэж үүдэг шиг мөрөгдөг штэ тийм тэр шиг өглөө болгон сонсчоод сэрж байгаа юм байна шиг. Уул төрийн доол бол хуучин одоо төрийн доол сонсож сэрдэг гэсэн. Яг ийм хүмүүс хорцсон л ахaltaа. Тэгвэл чиний хувьд тэгвэл D-Side өглөө өгдөг төрийн доол болох гэдэг юм байна. За хамтгийн жоо танилцуулаад өгөх. Тийм тэр бол Америкийн 87 онд байгуулагдсан одоо нэг Death Metal урсгалаар тоглодог хамтлаг ба. Тэгээ Death дотроо арай Black Note Death гэж нэрлээд байдаг. За дуунууд ихэнх дуунууд нь бол антикрист христийн шашны эсрэг үзэлтэй дуунуудтай. Дандаа христийн эсрэг. Тийм христийн ялангуяа христийн шашныг шүүмжилсэн, доошин хийсэн, шоглосон дуунуудтай. Маад ч дэлгэрсэн шашин чинь одоо Солонгосоос гаралтай Солонгосын христчингүүд гэдэг тийм. Манай буддизм ч шарын шашнаас дэлгэрсэн шашин байт юм уу? Юу сая нэг юм байна тийм. Тэгээ коронавигийн үеэр бүх сүм хийдүүдийг хаалаа гэсэн чинь Улаанбаатар 100 хэдэн сүм хийд байт юм лээ. Тэгээ нөгөө юунуудыг шарын шашин юу мөтэй бүгдийг нь оруулаад гандан хүртлээс шүү дээ. За энэ жаа. За тэгээд D-Side ярьж байгаа. Тэгээд ер нь дандаа антикрист үзлэр дуулдаг, христэс эсрэг үзлэр доонууд хийдэг. Дуучин Ben Clinton гэдэг бончка. Чиний юм доош харсан кросстой христийн загалмаг буруу харуулсан тий христийн эсрэг. Тэрийг өөрөө ингэж майжиж хийсэн гэж. Тэр нөгөө жоохон бах 100 мож 6 ил гэдэг штэ. Тэр хамраа ингэдэгсэн. Нэг тоглолтын дээр л өөр ирсэн. Ингээ сүүл ингэжсэн чи өөрөө ясан ч гэж ах шиг тэр одоо. Заарсан. Тэг яг тэр хамтлагийн дуунууд гоё л доо. Тэгээд зөвөр хов хүний өнцгөөс ч юм уу жоохон нэг амтны эрх мэрхийн асуудал төр жоох асуудал юм шиг санагдтiin. Гэтэ яг тэр бол хүний асуудал тий урлагтай нэг хамааралгүй. Тэг хамгийн хайртай нь бол D-Side цомог. D-Side цомог дотроо хамгийн хайртай дуун Dead by Dawn гэдэг. Үүр цайхад өгцөн байна гэсэн утгатай тийм дуу. Бас л ашгүй гэдэг чи өөрийгөө орчуулад явчаарай заа. Тэгэхгүй бол би ингэ толгой ажиллаад дараачийн асуултаа бол бэлдэх хэрэгтэй тийм. Надад ч орчуулгасаар ингэ толгой ажиллаад. За тэгээд юу вэ? Cross гэснээс нэг хин чин нэг шоронд байгаа. Нэг хиний их нэрийг ухаан ичдэг Чарлз Мэнсон.
Manson. Charles Manson. Charles Manson чинь эндээ бас YouTube cross тесттэй. Тийм нөгөө өнгөрсөн жил лөө. Өнгөрсөн жил шүү дээ. Нөгөө Quentin Tarantino-гийн хийсэн кино Once Upon a Time in Hollywood нэг удаа нөгөө. Тийм. Жоохон Brad Pitt энэ тоглолт. Гэгээлгэр гэгээлгэр дуусгацсан. Тийм тэр нөхөр чинь яг тэр нөхөр чинь бас антикрист гэс илүү нэг тухайн калт л та тийм нэг болсон болоо баах юм итгэдэг. Тэгэл нөгөөдгөө шүтцсэн. Тэгээд хэлснээр шууд нэг итүүлж өтүүлээ тийм. Юу ч хамаагүй хийдэг тийм. Ямар сандал өөрөө нөгөө шүүх хуралтэр бол би хүн алаагүй гэдэг. Үнэхээр алаагүй л байхгүй очиж шүү дээ. Баахан нөхдүүдийг очиж тэрийг зочин цааш нь харуулчих гэж хэлсэн. Синхруулж байгаа. За энэ Charles Manson-ы тухай биш. Ер нь бол хөгжмийн дургуун хүнтэй тэр хөгжмийн нэвтрүүлэг байх хэрэгтэй шүү. За. Нэг кроссын санаал яг нэг юм санчлал та. Тэгээд дуучны хувьд яг ерөнхийдөө бол тийм байна. Уран бүтээлийн ер нь бол чи одоо хүндэлдэг хайрладаг гэж хэлж байгаа юм шүү дээ. Тийм уран бүтээлд нь л дуртай. За эхнийх чинь бол юм байна. Ер нь бол нэг 5 6 ч юм уу 5-ыг хэл. Тэгээ 5-ыг ч юм уу санал. Сандуу 5 шүү дээ. Бас анхны 5. Анхны 5. Шүчм. Тэгээ цаашаа үргэлжлээд 10 5 анхны 5 5 7 11 гэлээ. Нэг бас толгой дахиад ажиллана. Физикийн үедээ дахин нэтэйг хийхээр болоо. Хашаа таарыг юу үзэж байхаар нэг заримдаа мэддэг юм гарч ирээ. Заримдаа мэдхгүй юм гарч байгаа бол нэг чих зүү. Зэмбэх үү. Яга таарыг нөгөө Quantum Mongolia гэх хасаа яа. Тэг хасаа. За. За тэгвэл дөрөвдөх тоо. Дөрөвдөх гэх үү эсвэл дараачих юм уу та. Тийм дээрээс нь тоолж байгаа. Дараа нь тоолж идэв. За хоёр дахь гэх юм бол бас яг тэгэл 10 жилийн өмнө амар дурлж ирсэн Cannibal Corpse гэдэг баг хүн болох мэднэ Cannibal Corpse бол дээч металтай бол одоо нөгөө pop нь болцсон гэдэг шүү дээ. Охин болгоны цамц болгоны ер нь эмхтэн хүн болгоны фотолог юм гэдэг нэр та. Тийм одоо тийм pop болцсон шахуу тийм хамтлагийн 2006-ны 4-ны Gallery of Society гэдэг цомог байдаг. Амар орцгсдын үзэсгэлэн гэдэг нэртэй. Гоё нэртэй цомог. Тэр цомгийн бас яг айгуу хамгийн дуртай дуу нь тэр Gallery of Society гэдэг дуу. Тэр энэ цомгийг бол за сүүлийн 14 хоног бол нэлээд тавьчихж байгаа. Тэгээд энэ цомгийн From Skin to Liquid гэдэг аялгау гэдэг. Дээд метал аялгау. Дуучин вокал үү тийм. Одоо тийм дуу бол юм да. Тэр бол надад амар таалагддаг. Бас Gallery of Society гэдэг. Тэгээд Sentence to Burn гэдэг тэр дуунаас их гоё. Хоёр дахь Cannibal Corpse. Бас л Америкээс гаралтай death metal хамтлаг. Түүхээс ярих юм бол одоо Gallery of Society цомог нь Америкийн түүхэнд хамгийн олон хувь зарагдсан death metal цомог. Бараг 1 сая хувь зарагдсан гэдэг байна. Саяны D-side-ийн хамтлагийн бас цомог 500 хэдэн мянга зарагдсан гэдэг юм байна. Яг нь тэрийг нэг анзаардаг болохоор би бол өөртөө нэгийг л авчих юм биш. Яг нь юу яа. Тэгээд нөхдүүдийн дуу бол D-side-аас ялгаатай л та арай. Тэгээд бас арай хожуу одоо 90 он гарсны дараа байгуулагдсан хамтлаг. Ерөнхийдөө дууных нь өгүүдийн хүмүүс нөгөө нэг амар их юм яраглал хэрцгийлэл дуулаад байна. Тэр болохгүй юм руу ингээд байна гэдэг. Тэрийг нэг тэгж ойлгох хэрэггүй санагдаад байна. Тэр бол зүгээр аимшиг кино гэхгүй тий. Аимшиг кино дуртай хүмүүс өөдөг шүү дээ. Одоо нөгөө чичрээ авах дуртай. Тий 13-ны 5 дахь өдөр Halloween энэ slasher төрлийн кинонд дуртай хүмүүс өөдөг шиг. Тэр киноны л одоо нэг ангийг л дуугаар л илэрхийлж ийн гэсэн үг л багхгүй. Амар зүтэй музей ч юм уу эсвэл амар алдартай Butcher Death Bird гэх төрхтөө яриаглуулна гэж цомог байна. Тэрний бүр вомиттэй сөүл сүсэрээ бөөлж ийн хутгаар болцсон. Факттэй knife гэдэг тэрийг ингээд тэр дуу хүн сонсоод учиргүй нэг нөхрийг очиж цааш нь харуулчихгүй байхгүй. Тин ч нэг юм аимшиг кино хүнсэх дуртай шиг мэдрэмж бас хүнд хөгжмөр байгаа тий. Тэрийг л нөхөж өгч байгаа юм да. Тэргээр л ойлгочих зүгээр байна. Тэрнээс биш одоо нэг зарим нөхдүүд шиг тийм юм сонсонгуудаа л юм хэрцгий болохгүй л антиманта алах гал одоо яагаад тэгээд идэх нь ойлгодог юм хүмүүс яах вэ дуу шүү дээ. Юу л урдаг нэг Маахад ч ер нь юмыг хүлээж авахдаа нэг шууд нэг юм кейсээр хүлээж аваад тэгээд тэнгөр нь хүлээж аваад тийм хэрэгжүүлчих гэдэг. Амарлт дуу ялгарыг амарлж. Тийм. Бараг тийм дуу сонсол чадах гарууд ер нь бол байгаа шүү. Ямар гар. Тийм одоо тэр түүхэн чи одоо нэг death metal-ын түүхэнд яг death гэдэг нэртэй хамтлаг чаг шалтын нэрээр байгуулсан. 3 таа яж юм. Үгүй түүх ярьж байгаа байхгүй. Одоо death metal-ын загалмаас эцэг хамтлагууд юм. Тэр хамтлагийн Pull the Plug гэдэг дуу байдаг. Pull the Plug гэдэг чинь одоо нэг салхачил гэсэн утгатай шүү дээ. Амьдралаас салхачиг гэсэн утгатай дуу байхгүй.
Тэнгүүд мань нөхөр нөгөө тэр дуугаар бүх одоо дэт гэдэг хамтлаг амьд тоглолтуудын төгсгөл дандаа тэр дуугаар дуусгадаг. Тэгээ тэр дуугаар дуулахынхаа өмнө амьдрал бол одоо энэ дажгүй шүү. Гоё амьдрахыг хичээгээрэй гэж хэлж байгаа дуулаад тэгээ төгсгөлд нь live long гэдэг ч юм уу тиймэрхүү утгатай үг хэлдэг. Тэгээ энэ бол урлаг шүү гэдгийг бас давхар сануулад байна. Бити ингээд ийшээ ингээд автаараа тийм. Энэ бол одоо шашны номлол шиг зүйл биш шүү гэдгийг яна шашин болцсон тийм. Ингээд дуусгая тийм. За. Шууд гурдах руу гараа. За тийм. Над дээр ч бас асуух юм байна л да. Одоо эхэлж сонсч эхэлж байгаа одоо хүмүүс байгаа шүү дээ. Янз бүрийн хүмүүс ер нь сонсох юм бол бидний ирэх юм байна шүү дээ. Нэг одоо ачлсан орны ганц нэг юм даваа шашин шүтний жишээл ирэх байгаа шүү дээ. Ягаад шашин руу очсон дээ. Нэг тийм юм байгаа шүү дээ. Тэр шиг ингээд сонсч эхэлж байгаа хүмүүс ер нь юу гэж зүйлээ. Чи бол сонсоод миний ойлгож байгаагаар 10 жил тэрнээс өмнөх юм бол ер нь бол багасаа сонссон гэх юм тийм. Төмсөн болсон. За юу гэж төвлөрөө ер нь ихэд сонсож байгаа юм. Тэгээд тухайн хамтлагийг яг хөө миний нэг мото болохоор аль болох тэр одоо нэг дуу таалагдчихлаа гэхэд цомгоор нь сонсохыг илүү хичээгээрээ ном уншиж байгаа юм шиг. Ном уншиж байгаа юм шиг. Цомгоор нь сонсохыг хичээж байгаараа бас тэгээд монголч бай, гадаадч бай, ялангуяа бүр монгол байвал цомгийг хөдөлтөж аваараа. Бити ингээд те энэ тэнд байдаг нэгнээс нөгөө өлмчлөөд манд флаш өнгөтэй хоолж авдаг муухай зан гарч байгаа юм чинь ялангуяа манай нөхцөл сонсогчдын тоо баг юм чинь дэмжиж явах хэрэгтэй. Хайртай хамтлагаа хүн дэмждэг зоригтой авах хэрэгтэй те. Тэгээд дээрэс нэг дуу сонсоод ингээд калт болоод сэлэрээд автаад нөгөө түндээ автаад юу ярьж байгаа юм чи мэддэхгүй нэг юм мундаг болох гэдэг чигээд байх хэрэггүй гоё урлаг гэдэг чинь өөрөө амар гоё юм биш тий. Чин дотроо ямар сандаа бүр надад ялангуяа дэт металлын хамгийн гоё урлаг бол чөлөөтэй гэдгийг харуулж байгаа. Урлаг гэхээр л одоо дундад зүүн үеийн реалист зураг шиг байх албагүй тий. Гот мот стил ч юм. Ер нь бол тийм. Ингээд урлаг гэдэг бол хүний мэдрэмжийг хөгжүүлдэг бас мэдрэмжийг илэрхийлдэг хүн илэрхийлж байгаа зүйл учраас тэр яг тийм гоёор нь урлагаар нь хүлээж аваа бити нэг юм библи уншиж байгаа. Нэг шашин руу гарцсан. Бити нэг юм балаа замдал уншиж байгаа юм шиг хүлээж аваа. 5 удаа шашин руу орох юм бол хоёул энэ яриг зогсоо. За зөвлөмөр юм. Окей, энэ зөвлөгөөг бас зарим хүмүүс бол хэрэгжүүлж чадах бах. Зарим нь тэгээд нэг мангар хоёр баг юу яриад байгаа. Би өөрөө мэдчихээн л байх. За байх. За 3 руу гараа. За 3 нь бол миний хувьд нэлээд чухал хамтлаг. За. Энэ бол яг дэт метал хамтлаг шиг. Гэтэ дэт метал урсгал үүсгэхэд нэлээд том чухал хөрмөөр оруулсан хамтлагуудын нэг Slayer-ийн хамтлаг. Манай эхнэр сонсч та. Фотол байдаг баг. Slayer бол нэлээд миний одоо амьдралын хэмнэл өөрчлөлт оруулсан л да. Намайг илүү зоригтой болгосон Slayer. Одоо за нэг зохион онгаач гэдэг зоригоо альсвал арай өөр зориг өөртөө ихтэй байх. Өөртөө хүний зохион онгаач гэдэг зориг биш. Нэг темпераментийн асуудал тесэрч байгаа л юм. Тийм. Арай илүү нөгөө нэг өөрийнхөө хийж чаддаг зүйлтэй би Slayer ачаар ихтэй болсон баг. Тэр хамтлагийг сонсоод ядаж одоо жишээ нь би физик мэргэжилтийн мөртлөө физиктэй нэг ингээд надаас мундаг хүн байгаа гэж бодвол нэг өөрийгөө голоод идэг үеуд хүмүүс байдаг шүү дээ. Нэг юм дуртай мөртлөө тэрийг хийхээс айгаад идэг тийм. Slayer бол яг намайг одоо чи физикээр явхад чи энэ дуртай юм чи энийг чи хийх ёстой шүү гэдэг нь урам зоригуудыг урам зориг. Slayer бол үнэхээр хайртай. Slayer-ийн бүр хамгийн хайртай дуу Soft of Heaven гэдэг дуу байна. Тэр яг нэг жоохон өхлийн тухай дуултаа гэхдээ тэр үнэхээр гоё дуу. Зөөлөн софт биш soft of Heaven. Энэ нэг бас шашны нэр шиг болохоор орчуулахад хэцүү. Яг монгол хүн надад орж ирэхгүй нэг. Англи хэлтэй бол тэр хүмүүс нь ойлгох чинь. Энэ хамтлагт бол маш харт. Таны нөгөө дэтгэхийн хамтлагийн Chuck Schuldiner гэдэг дуучин байгуулагч нь бол Slayer-аас айгуу дуртай байсан. Тэгээд бас Chuck Schuldiner нэг давуу тал нь heavy metal одоо метал сонсдог хүмүүсийн нэг юм тренд махин нэг юм сони юм байдаг те нэг хүнд юмар сонсоод өөр юм сонсдоггүй. Тэрийг баг ингэ шүмжих гээл те. Rock мах гэж игээд. Chuck Schuldiner бол тийм юм байгаагүй. Одоо ч нэг Kiss-ийн хамтлаг байдаг шүү дээ. Евро бодчдаг. Тэр мөрийг сонсдог. За. Ялгаагүй энэ бол урдлаг гэдэг утгаараас сонсдог тийм хүн байсан. Бас Slayer дээр нэг юм ярихад Slayer-ийн дуу чинь Tom Araya гэдэг нөхөр бол католикийн шашинтай хүн. Өөрөө шашинтай. Тэгснэ их дуунууд нь одоо шашны логикийг
Энэ бол жоохон буруу логикгүй шүү гэсэн дуунууд дуулдаг зэ. Шүүмжлээд нь шүү дээ. Тэгээ жоохон тийм критик өгдөг тийм шүүмжилтэй маягийн тийм. Тэгээд хамсалтай нь уул нь Slayer-ийн амт тоглолтыг үзэх бол миний мөрөөдөл байсан байхгүй. Даанч хамгийн чухал одоо гитарчин Jeff Hanneman гитарчин хэдэн жилийн өмнө насаараа. Тэгээд Slayer одоо хэдэн жилийн өмнө сүүлчийнхэн туурыг хийгээд дахиж одоо туур хийхгүй амт тоглолт хийхгүй гэсэн. Тэгээд миний нэг мөрөөдөлтэй чи буршлагдсан. Ямар лаг хэл буршлагдсан. Jeff Hanneman-тай цуг. Хамтлаг ер нь хэдэн цомогтой байсан бэ? За Slayer-ч бараг 10 хэдэн цомогтой шүү. Сүүлд ямар ч Jeff Hanneman өнгөрсний дараа нэг цомог гаргасан. Тэгээд 3 сингл хийдэг нэг зохиолууд нь хоорондоо юм хавцалтайтай зохиол. Яг гэхдээ сүүлийн цомгийг би нэлийн тогтод сонсоогүй л дээ. Хуучны цомгийг би нэлийн тогтод сонсдог. Ялангуяа 80 оны Raining Blood гэдэг анхны цомгууд нь дуртай. Тэгээд гол нь бас үзэж байгаа хүмүүс маань бас нэг сонирхож магадгүй. Гол юу нь болохоор чи энэ дуунуудыг ер нь үзэгчтэй санал болгож байгаа гэж ойлгож байна уу? Тийм. Санал болгож. Одоо trash ялангуяа American trash metal сонирхож байвал Slayer-ийг заавал сонсох хэрэгтэй. Тэгээд цаашаа мэдээж би ч нөгөө нэг сул талтай. За баг 90-ад оноос хойш байгуулагдсан хамтлагуудыг баг мэдэхгүй. 2000 оноос хойшыг бол бүр таг мэдэхгүй. За. Ер нь бол жоохон хуучны юм сонс. Тэ сонссон олдскуулуудыг сонсоод тэгээд тэрэндээ автаалж игээл явцсан. Сүүлийн юм сонсохоор нэг л болж өгдөл тээ. Номон дээр ч гэсэн жоохон тэгчих гээд идэв л айлгах шинэ ном унших хичээдэг. Тийм үс бол та. За боловсролч чинь ном зам яг хоёул дуугаал яриа. За дөрөвдөгт. За дөрөвдөгт бол Creator гэдэг Германы бас trash гэх юм. Тэрний From Flood into Fire гэх. Натаа монголоор орчуулахтай байсан. За ямар ч байсан орчуулж өг. Тэр дууныхаа утга санаагаар орчуулах уу шууд махчилж орчуулах юм. Гүн далаа шиг л орчуулж байгаа шүү дээ. За language is legs гэдэг шиг. Одоо шатна гэсэн утгатай юм да амраал тий. За шатна гэдэг чинь өөр айгу олон утга байгаа шүү дээ. Өөр төрлийн зайсгаа шатах юм уу сэтгэл санаагаар мэдрэмжээрээ шатах юм уу тий. Тэр дуу айгу дуртай. Ялангуяа энэ дууны солонуудад айгу дуртай. Маш дуртай энэ дууны соло. Тэгээд Creator-д бол нэлээд дуртай. Германы trash-үүдээс Creator Sodom хоёрт бол амар хайртай. Гэхдээ Creator илүү хайртай. Энэ хоёрыг хайрлах юм бол энийг нэг л хайрлах гэх юм шүү дээ. Тий. Аль нэг нь сонгох юм бол одоо хүүхэн байвал гэж. Тэгээд чи тэр сонсд юм заа гэх юм. Creator-ыг мэддэг болсон нь болохоор ануудаар гэж зохиолч байсан шүү дээ. За тийм бичдэг. Тэр зохиолыг чинь 6 минут 7 минут уншиж байгаад Creator-ийг хамтлагийг мэддэг болсон. Тэр үед бол би нэг Европын ялангуяа Германы хамтлагуудыг мэддэг байсан л та. Ануударын ачаар Creator гэдэг Герман хамтлагийг мэддэг болоо, Sodom-ыг мэддэг болоо, тэгээд цаашаа янз янзын хамтлагууд мэддэг болоод одоо нэг би шинэ ертөнцийг олж нээсэн л дээ тийч явсан. Герман гэдэг ертөнцийг Европ Германы хөгжмийн ертөнцийг, метал ертөнцийн ч юм уу те олж нээсэн байдгийг. Ер нь ингээд метал хамтлагуудын одоо нэг ремп гэж байдаг шүү дээ. Одоо дэлхийн чиг хамтлаг гэхээс илүү чи яг юу гэж боддог вэ? Энэ илүү арай давуу идэг ч юм уу. Одоо ингээ яриа сууж хахад Морсын одоо Норвегийн шивэд хамтлагууд тиймэрхүү гоё идэг. Америкийнх нь илүү гоё идэг, Английнх тийм гоё идэг. Яг нэг юм одоо яг толгой нь яг хаана юм гэдэг юм. Яг миний мэдж байгаагаар бол уншиж цулцсан гэж. Heavy metal, hard rock ер нь Англиас, Америкаас, Англиас гаралтай, Европоос гаралтай. Тэгээ яг англи heavy metal бол жишээ нь Judas Priest гэдэг ч юм уу, Motorway гэх жинхэнэ загалмаас эцүүд нь миний чихэнд бол илүү нэг юм loyal язгуурсан сонсогдоод байдаг метал дуунууд нь илүү. Америкийн одоо trash гэх юм бол яриа задгаа яг нэг тэр системийнх нь одоо Америкийн амьдралын нийгмийн систем байгаа шүү дээ. Тэр нь мэдээж шууд одоо амьдралын хэм маягийн их зүйлүүд шууд урлагаар бүр илэрхийлж идэг шүү. Энийг Америкийн trash гэх юм илүү задгаа, илүү цогцтой ч юм уу тийм Европын нэг илүү нэг язгууртан л гэдэг. Одоо хүнээр ярих юм бол Европын нэг язгуурт юм шиг санагдаад байдаг. Норс энтрих бол одоо Швед, Чех,
Тэр бол яг бүр нэг юм үлгэр домны Asgard руу орч. Зэрэгээ ерөнхийдөө бол юм бол гараад тийм тэрийгэ барьцдаг. Одоо тэр нь баг өөрсдийнх нь дэм болж шүү дээ. Өөрсдийнх нь ялгарах шинж тэмдэг нь болж идэг. Яг хөгжмийн жишээ нь одоо Норвег төр жишээ нь яг бол Норвегийн хувьд одоо Norwegian Black Metal гэдэг тэр нь илүү юм шуунтай, илүү чанга, илүү noise-той тийм гэж. Тэгээ уус нөхдүүд өөрсдөө шин дууралтай хайгаа явж байхдаа л нэг Америкч 80-аад онд death metal гэх амар хүчтэй урсгал гарч ирэл баг хүн болгонд тэрийг сонсдог, хүн болгонд дуурайдаг. Норвегийн тухайн залуучууд одоо баг манай хоёроос дүүсэн нөхдүүд тийм 18 17 та нөхдүүд нь ялгархын тулд өөрсдийнх нь тэр амьдралын хэв маяг ялангуяа цаг агаар гэдэг зүйл маш чухал. Нөрөгчд маш их цастай ослоо. Өвлөн урт маяг тэр бороо цастай мэдрэмжийг ингээ өгөхөөр одоо Норвегиас бол бүрзүм гээд мехим гээд тэр томчуудын сонсон цанаасаа л нэг юм хүдэн цасан шуурал нэг төсөөлөгддөг. Дактроны тэр сонсороо тийм төсөөллүүдийг өгдөг л та. Тэргээрээ баг одоо өөрсдөө ер нь бол одоо орон болгон гэсэн өөрийн гэсэн л онцлогтой гэх гэдэг шүү дээ тийм. Газар нутаг болгоно. За тэгээд үргэлжлүүлээд 2 руу орё. 5 болсон. За 5 руу. Окей 5 руу. Тийм 5 дээр харин Black Metal-аас илч тийм үү? Бас л тэгэл герман гадалтал Nargrotгийн хамтлаг. За энэ сонсож байгаа. Нөхдүүдийн inspiration аавна гэж яддаг шүү дээ. Хамтлаг байгуулж. Inspiration авсан бол тэр Норвегийн бүрзүм гэдэг хамтлагаас inspiration авсан. Хамтлаг байгуулах гол шалтгаан юм одоо доонуудаа хийх нэг үзэл баримталж гэх юм уу. Nargrotгийн яг Black Metalist Creed гэдэг германаар Black Metalist Creed гэдэг чинь одоо Black Metal бол Danks Creed гэдэг чинь Danks юм л. Black Metal бол Danks нэртэй дуу дайжгүй. Гэхдээ миний хамгийн дуртай Seven Tears Following the River гэх юм бас нэг жоохон шашны сэдвтэй дуу юм. Тэр нь ерөөхдөө юм аялгуулаг дуулалтай. Тэр нь их дуртай. Тэгээд Winter Summer Enter гэдэг юм дөрвөн үлрэлээр нэрлэлсэн. Одоо Vivaldi гэдэг хуучны классик хөгжим зохиолын нөхрийн дөрвөн үлрэлтэй нэртэй симфони гэдэг шүү дээ. Тэр шиг дөрвөн үлрэлтэй. Тэгээд тэрний бүр яг Winter гэдэг нь бүр маш хүчтэй. Бүр ингээд өвөл ямар хахир хатуу вэ гэсэн мөртлөө өвлийн ингээд нэг юм гоо сайхан гэж өвөлчний хатуу ч гэсэн тэрэнд хайртай хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн бас гоо сайхан хаана гэдэг тэр дуунаас мэдэрч олмоор санагдаад тийм ээ. Тэгэхээр Nargrotыг бол заавал зөвлөн. Тэгээд ганц хоёр бонус хэлвэл Норвегиасээ тэгээ Mechime хэлэн Darkthrone, Emperor гэдэг Black Metal тэр. Тэгээ нөө Black Metal яг нь Death Metal-аас илүү нь одоо нэг юм симфонилагч гэх юм одоо нэг юм гоё аялгуулаг санагдаад тийм ээ. Сүмийн хөгжим мэдэж нэг аргон тэгээ нэг тиймэрхүү маягийн ч юм уу тийм. Тэр талдаа нэг илүү гоё аялгуулаг санагдаад тийм Black Metal. Тэгээд Black Metal-ийн бас нэг зөв юм бүх дуучид нь хийх нь антикрист ч юм уу байждаг тийм. Тэг үзэл бодолтой маш үнж хамтлагийн дууралтанд маш үнж байждаг. Зарим Death Metal ч юм уу трэшээр анх одоо 80-ад онд тоглосон хамтдаа сүүл рүүгээ 90-ад оноос гарсан нүү метал ч юм альтернатив металын төлөв ороод жоох өөрчлөгдөл одоо муухайгаар хэлж жоох мөнгө хөгөл pop хөгөл явцсан санагдаад байна шүү дээ. Тийм. Тэгээ яг энэ ярин дэс чи үндэслэл бас ганц хоёр асуумаар байна л да. Одоо жишээлбэл түрүү би одоо Европыг ч юм Америкийн талаар чи асуусан чи ярьчих шиг болоо. Ер нь бол Азад ер нь бол метал хөгжим бол хэрэгэдэв. Тэгээд өөрчлөлөөд манай Монголынхыг ч бас юу гэж боддөг вэ? Тийм Монголд бол надад рокос төрүүлээд металын төрүүлээ өгчсөн санагддаг шүү дээ. Айсан салхиас эхлүүлээл аль тийм 80 86 оны шахуу хамтлаг тэгэл яг ингээд нөө Battle Rock ч юм уу тэгээ хурд Battle Rock гэнэ хурд энтер шиг одоо нэг pop rock ч юм уу нөхдүүд би болохоос өмнө айсан салхи би болсон гэхээр төрүүлээд ерөөсөө тэнцээд Америкт death metal үүсэж хат Монгол death metal үүсэж исэн. Төрүүлээд метал урсгал нь илүү хүчтэй хөгжсөн санагдаад байдаг. Тэгээд яг нөгөө 2000-ад оны эхний хэдэн жилийн плей тайм дээр ч юм жоохон мэсэмж авч байгаа шүү дээ. Гэхдээ ингээд дараа нь лайн апыг харахаар метал хамтлаг нараа их байгаа даа. Рок нараа цөөхөн санагдаад. Тий 2008 булсараа 9 10 маруу тэр нь бол тэр чигээр л байсан шүү. Тий. Тэгэл метроном булсараа гэж лагууд байна. Тэгээ зүгээр л гэдэг их гоё хамтлаг байдаг байсан. Зүгээр л бол яг зүгээр л хамтлаг байсан. Тэгээд чи нөгөө одоогийн нөгөө Fire хит чин анх чин бас хөрх металлаар тоглодог байсан. Тэгээд өөрчлөгдөл яг явсан л та. Тэгээ дунд нь одоо миний мэдээр Zeus гэдэг хамтлаг байж байгаад одоо байхгүй болцсон, тарцсан гэхээр метал илүү хүчтэй хөгжөөд рок нь арай жоохон хожиг өгсөн санагдаад байна.
Яг нэг давуу тал ажиглагддаг л та. Яг тэнцээ дэд метал үүсэж хат Монгол дэд метал үүсчихсэн. Тэгээд тэнцээ радио тоглож хат Монгол найтрын байгуулагдчихсэн ингээд манай хөгжмийн түүх жоохон хүмүүс нэгээд шүүмжлэх гэдэг тийм. Бид нар хөгжмөндөр хоцорсон гэдэг. Миний хувьд бол хоцроогүй яг зэрэг явсан санагдаад байдаг. Тэгээд зэрэг явж байгаа яг нэг юм болсон биш магадгүй. Гэхдээ ямар ч зэрэг явж исэн. Одоо ч орог явж байгаа гэж найдаж байна. Яг Азад гэвэл би нөгөө оржны хятадд явж явах Noodle Heroes гэх Гомбаатар Монголоор тийм биш үү? Гомбаатар ер нь хэрэгэлдэг л үгүй тийм хамтлаг юм да. Айгу хөөрхөн 16 17 тож явах хүүхдүүд. Тэгээд 80-ад оны өлцгөл трэшэр тоглолдог. Тэгээд жижигхэн баруудад тоглолдог. Дондоо 2 гитар нэг бөмбөртэй заяа. Тэгээд тэгсэн мөртөө 2 цамаг гаргацсан байна гэдэг чинь. Айгу хөөрхөн надад цамгаа үз тэр хамтлагийг сонсчихсон. Тэр нэг нэр нь тийм учиртай. Би нэг Ланжовгийн хотод очсон чинь Noodle гомгоор алдартай хот. Тэргээр нэр өгсөн. Аялал жуулчлаа. Тэгээд тэр хамтлагийг хөөрхөн байсан. Тэгээд чинь би нэг азар Live House гэдэг нэг юм жижигхэн баар манай нөгөө нэг Гандан Ливэс жижигхэн заяа. Манай Гандан Ливч бас хөөрхөн 2 3 давхар тэрнээс жижигхэн нэг давхар баар яг нэг Бээжингээс ирсэн нэг трэш хамтлаг бас олдскул трэшэр тоглолдог. Тэрэн дээр нааз олж таарч сонссон. Яг надад айгүй таалагдсан л та яг тэр бас хуучны юмар ингээд тоглоод яваад байгаа юм. Нөгөө хуучны юм дуртай хүнд чинь. Тэгэл цаашлаад яг Японоос одоо нэг нэлийн хүндэрсэн Defiled тэр тэдэр бол их мундаг санагддаг. Ялангуяа Японы тэр Defiled-аас гаралтай хойш үеийн амтлууд бол бүр Японы тэр хүнд хөгжмийг тэр чих толгойн чулуун болцсон гэдэг санагддаг. Бусдын бас мэдгүй маа. За тэгээд түрүү мэрсэр ингээд шашин руу орчих гэсэн тийм. Уучлаарай. Тэгэхээр юу вэ? Антикрист стилийн чиглэлийн одоо тийм одоо дуугаараа шүмжилдэг тийм. Ийм байг. Тэгвэл бас нэг христчэн тийм. Христиан металууд байдаг шүү дээ. White metal гэдэг. Тийм, эдний талаар юу гэж бодож байна? Бодож байна гэж ер нь ямар мэдээлэлтэй байдаг ч юм уу? Тийм их бодож идэв. Мэдээлэл гэх юм бол их бага ямар ч тийм урсгал байдгийг мэдэн тэгээд нэгэнд урлаг юм чинь байсан гоё юм л та тийм. Бас өөрсдийнх нь тэр итгэл үнэмшлийг дуулж байна. Бүр тэгээд христианч гэлтгүй исламич буддистч байвал бас гоё. Сүүл бас нэг юм дээрвийн грек египтийн шашныг дуулдаг тийм хамтлаг тус идэм байлээ. Би нэг нь одоохонд орчихгүй бас тийм хамтлаг гэдэг. Тэр нь бас их гоё домгийн шин чанар өнөртэй байгаа байхгүй. Одоо нөгөө Норсын нөхдүүд ч юм бол тэр чигтэл нөгөө тоорын дом момгоо дуулчих шүү дээ. Тэр чинь бол уулнаар шашин шүү дээ тий. Домоглох байсан шүү. Тэр нь бас их надад л айгу таалагддаг. Гэтэ яг white metal юм кристиан метал гэж сонсдог л тий. Мэдхгүй. Камер чавчааг болж нэг ер нь хогаар яд юмаа дийх гэж шашин. За. Ингээд Керманчин хөгшин Керманчин эдэн дуу байна гэдэг нэртэй цуврал гэж хэлж болно. Ер нь би янз янзын хүмүүсийг оруулахыг хичээж байгаа. Ер нь бол та бүхэн бас оролцохыг хүсвэл бас нээлттэй шүү гэж би хэлмээр байна. Бас өөрийнхөө одоо олон нийт ч гэж дээ. Ер нь хүмүүст сонирхуулын энэ их гоё дуу штэ гэдэг ийм адгуу хүсэл ингээд дотор явж штэ. Хин нэг сонсгомоо хуваалцмаар тий хуваалцмаар тий. Одоо хүний хамгийн нэг нандин чанар ч угаасаа өгөх хайрлах тий хуваалцах штэ. Тэгэхээр та бүхэн бас оролцох боломжтой шүү гэдгийг хэлмээр байна. За өнөөдрийн зочноор маань болохоор ажилчин. Ажилчаагийн төлөв бэлгүү маань оролцлоо. Тэгээд цаашдээ энэ ямар тэнэг төгсгөл нэг амар гоё ерөөл мөрөөл хэлчихсэн. Юу яа тэгээд удахгүй бас ийш тийш явах гэж байгаа. Тэгээд тэр үед чинь одоо юу гэхиндэ дахиад нэг бичлэг хийд юм уу яа тэ эсвэл хоёлаа нэг юм лайв маа хийгээд тэрийг бас ярьж явах хэрэгтэй байх тийм болчихсон. Тийм ямар хөө байна гэдэг ч юм уу. За тэгээд ямар ч лээсээ оролцсонд баярлалаа. Тэгээд эцсийн үг байна. Яг чамаас нэр яг ингэ асууж. Эцсийн үг хэлээ та. Одоо метал хүнээс ингэж асах ямар гоё. Сая бас саналаа л та нэг бас урлагийн төрөл дотор чинь нэг юм одоо math metal гэх юм да science metal гэх юм нэг тийм ганцын хамтлаг байд юм билээ. За тэрийг зүгээр би хамгийн хэлэхгүй нөө нууц болгож орхиж байгаа. За тэрвээ тиймэрхүү одоо тэр шинжилгээний дуртай бүртлөө рок сонсдог над чиг heavy metal сонсдог юм байж байгаа нэг тиймэрхүү шинжилгээний онл дуулдаг юм сонсомоор байвал science metal энэ гэж хайж байгаа. Өөрөө олоод сонсороо тэр бол их гоё юм байгаа. Өрмөцтэй маш цөөхөн амтлаг байдаг тэрэнд. Тэгэл яг жинхэнэ хэцүү хүн тэгэл хөгжмөөс битээ татгалзаараа хөгжмийг хоошгээ
сонсдог байгаарай. Хөгжимч бараг хол шиг зүйл. Үргэлж сонсдог байх хэрэгтэй. За тэгээд энэ нөхөр шиг ингээд өглөө босохдоо төрийн дуул биш метал хөгжмөөр өглөөгөө эхлүүлдэг залуус тав хүн бас байдаг бол тав хүн бас цаашдын бас энийг л нэг тийм харилцаатай яриад санаа. За ер нь дуусгая. Болоо. За ингээд өнөөдөр яриа ингээд өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа. Бака.